Сайн байцгаана уу? Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний видео хичээлийг цуврал байдлаар хүргэж байна. Хичээлийн сэдвүүдийг MySpace намын дэлгүүрт худалдаач буй олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номоос дэлгэрүүлж үзэх боломжтой. Өнөөдрийн хичээл бол өмнө утсан олон хэмжээст хэвийн тархалтын параметрын таамаглал гэсэн сэдвийн шууд үргэлжлэл юм. Эхлээд олон хэмжээст хэвийн тархалттай сансаргүй векторын их олонлогийн хоёр бүлгийн дунджуудын зөрүүний тухай таамаглалыг хэрхэн шалгахыг авч үзье. Ингээд хичээлээ тус таамаглалтай холбогдох жишээ нисэхлээ. R программын datasets багцад агуулгаддаг захиалдаг цэцгийн талаарх мэдээлэл агуулсан Iris datagram авч үзье. Зураг дээр уг цэцгийн versicolor болон Virginica төрөл зүйлүүдийн дэлбэний урт болон өргөний хэмжээг цэн диаграмаар харуулв. Зургийг харуул уг хоёр төрөл зүйл ялгаатай гэсэн таамаг төрж байна. Одоо энэхүү ялгаа үнэхээр статистик ач холбогдолтой эсэхийг шалгаж үзье. Иймэрхүү дэлбэний урт болон өргөний дундаж хэмжээ тус хоёр төрөл зүйлийн хувьд ялгаатай гэж батлах зорилго тавья. Энд шаардлагатай өгөгдөл ялгаж авах болон ялгаж авсан өгөгдлөөр цэгэн диаграм байгуулах тушаал харагдаж байна. Одоо сая дэвшүүлсэн таамаглалыг шалгахад ашиглаж болох шинжүүр авч үзье. Энд буй шинжүүр нь олон хэмжээст хэвийн тархалттай сансаргүй векторын хоёр өөр бүлгийн ялгааг математик дунджийн зөрүүнд тулгуурлаж илрүүлэх боломж олгодог. Гэхдээ энд хоёр бүлгийн корреляци матриц адил гэсэн нөхцөл тавьсан байгааг анхаарна уу? Бас хоёр сансаргүй вектор тэдгээрийн их олонлогоос авсан төврүүд хамааралгүй байна. Тэг таамаглал дээр хоёр дундаж утгын векторын зөрүүг дельта мютэй тэнцүү гэсэн байна. Хэрв дельта мюг тэгтэй тэнцүү гэвэл хоёр бүлэг дунджаараа тэнцүү гэсэн таамаглал болно. Эцэст нь альба итгэх түвшинтэй шинжүүрийн асимптот няцаах мууч ямар хэлбэртэй байдгийг нь харуулв. Энд f нь Fisher-ийн f тархалтыг илэрхийлнэ. Мөн хоёр бүлгийн корреляци матрицуудыг анхнаас адил гэж тооцсон тул шинжүүрийн статистикийн томьёонд буй төврийн корреляци матрицээс нь нийт өгөгдлөөс бодож гаргасан төврийн корреляци матриц байна. Хэрв төвөр бүрийн корреляци матрицууд байгаа бол нийт төврийн корреляци матрицыг энд буй томьёогоор олж болно. Энд өгөгдөл бэлдэх туслах тооцоо хийх бас шинжүүрийн статистикийн туршилтын утга болон шинжүүрийн няцаах утга олох зорилгоор бичсэн код харагдаж байна. Мөн хоёр бүлгийн дунджийн зөрүүг тэгтэй тэнцүү гэж таамаглаж буйг анхаарна. Хэрв үүнийг няцаас үр дүн гарвал бидний анх дэвшүүлсэн таамаглал буюу захиалдаг цэцгийн versicolor болон Virginica хоёр төрөл зүйлийн дэлбэний урт ба өргөн ялгаатай гэдгийг баталсан явдал болно. Саяасан тооцоог тусгасан бэлэн функц R программын ICSNP багцад байдаг. Уг функцээс гарах үр дүн бидний өмнө бичсэн кодоос гарах үр дүнтэй яг ижил байна. Ингээд шинжүүрийн статистикийн туршилтын утга болон няцаах утгууд хідгэж гарсныг слайдын төгсгөлд харуулв. Үүнийг харуул шинжүүрийн статистикийн туршилтын утга нь няцаах утгаас их байгаа тул тэг таамаглалыг няцаана. Энэхүү захиалдаг цэцгийн versicolor болон Virginica хоёр төрөл зүйлийн дэлбэний урт ба өргөн ялгаатай гэдгийг баталлаа. Энэхүү дүгнэлтийг энд ашигласан бэлэн функцийн үр дүнг хараад ч шууд хэлж болно. Тодорхойлбол фи ойлоо ойролцоогоор саяны 1 гэж гарсан нь бидний сонгосон итгэх түвшин альфагаас бага байгаа тул тэг таамаглалыг няцаана. Одоо слайдаар харуулсан үйлдэлүүдийг R програм дээр яг бодитоор нь хэрхэн хийж байгааг харуулъя. Эхлээд өгөгдлөө бэлдэж байна. Слайд дээр харуулсан цэгэн диаграмыг R програм дээр ийм байдлаар байгуулж болно. Одоо таамаглал шалгахтай холбоотой кодуудыг ажилуулж үзүүлье. Харин одоо R програмын бэлэн функц хэрхэн ажиллаж байгааг харна уу? Сая үзсэн таамаглалын хувьд корреляци матрицууд адил гэсэн нөхцөл тавьж байсан. Харин онуудад корреляцууд ялгаатай байх тохиолдлыг энд товч авч үзлээ. Шинжүүрийн статистик түүний асимптот тархалтыг ашиглаж таамаглал шалгах тухай математик статистикийн хичээлээр үздэг хэдий боловч энд үйлдэл талаас нь алгоритм талаас нь ганц үг хэлье. Ийм үр дүнг ашиглаж таамаглал шалгахын тулд нэгдүгээрт өгөгдлөө шинжүүрийн статистикт орлуулж утгыг нь олно. Үүнийг туршилтын утга гэдэг. Дараа нь сонгоо авсан альфа итгэх түвшиндээ харгалзах шинжүүрийн няцаах утгыг асимптот тархалтаас нь олно. Энэ нь тус тархалтын нэгээс нь альфа хувийн квинтил байдаг. Ингээд туршилтын утга нь няцаах утгаас их байвал тэг таамаглалыг няцаана. Тус бүртээ олон хэмжээст хэвийн тархалттай сансаргүй векторын их олонлогийн корреляци матрицууд тэнцүү гэсэн таамаглал шалгах тухай үзье. Үүний тулд сансаргүй векторуудын их олонлог бүрээс хамааралгүй төврүүд авна. Дараагийн хийх зүйл болох шинжүүрийн статистик болон няцаах утгыг хэрхэн олохыг дараагийн слайд дээр үзье. Өмнөх жишээнд дунджууд тэнцүү гэсэн таамаглал шалгахад ашигласан шинжүүр нь бүлгүүдийн корреляци матрицуудыг тэнцүү гэсэн нөхцөлтэй байсан бөгөөд бид тэрхүү нөхцөлийг шалгаж нэхлэлгүйгээр тэрхүү шинжүүрийг ашигласан билээ. Иймд тэрхүү нөхцөл биелэх хэсгийг шалгая. Энэ нь одоо авч үзэж буй таамаглал шалгах шинжүүрийг хэрхэн хэрэглэхийг харуулсан жишээ болох юм. Энэ шинжүүрийн статистик түүний асимптот тархалт харагдаж байна. Үүнийг ашиглаж сая авч үзсэн жишээнд хараалцах таамаглалыг хэрхэн шалгахыг R программын бэлэн функцад тулгуурлаж дараагийн слайдаар харуулъя.
Энэхүү шинжүүрийг BioTools багцын Box-ийн функцийн тусламжтай хэрэглэх боломжтой. Data аргументаар матриц эсвэл data frame хэлбэртэй тоон өгөгдөл, харин группийн аргументаар өгөгдлийн аль мөр чухам ямар бүлгийх болохыг илтгэсэн вектор эсвэл фактор дамжуулна. Энэ функцийг хэрэглэх байдлыг харуулсан жишээ код слайдын голд харагдаж байна. Түүнээс гарсан үр дүнгч бас доор нь хуулж орууллаа. Ингээд фи болон 0.3783 буюу бидний сонгож авсан 0.5 итгэх түвшингөөс их байгаа тул бүлгүүдийн ковариацийн матрицуудыг ялгаатай гэх үндслэлгүй ажээ. Одоо ковариацийн матрицууд тэнцүү гэсэн таамаглал шалгасан жишээг ар дээр ажиллуулж харуулъя. Эхлээд өгөгдлөө ялгаж авч байна. Дараа нь BioTools багцын Box-ийн функцийг дуудаж ажиллуулж байна. Одоо дунджууд тэнцүү байх тухай таамаглал буюу олон хэмжээст дисперсийн шинжилгээний тухай үзье. Үүнийг англиар Multivariate Analysis of Variance буюу товчоор MANOVA гэдэг. Энэхүү шинжилгээ нэг ижил ковариацийн матрицтай сансруу векторын холонлогийн хэд хэдэн бүлгийг дундаж утгын вектороор нь харьцуулахад хэрэгэлдэг. Ийм учраас тэг таамаглалыг энд харагдаж байгаа шиг дундаж утгын векторууд тэнцүү гэсэн хэлбэртэйгээр авдаг. Харин өрсөлдөгч таамаглалыг ядаж хоёр нь ялгаатай гэж авдаг. Мөн мэдээж их холонлогийн тархалтыг олон хэмжээст хэвийн тархалт гэж үздэг. Слайдын ихэнх шинжирүү статистикийн томьёо харагдаж байна. Энд W нь бүлгийн дотоод хазаалтын квадратуудын нийлбэр, B нь бүлэг хоорондын хазаалтын квадратуудын нийлбэр, харин B дээр нэмэх W матриц нь нийт хазаалтын квадратуудын нийлбэрийг илэрхийлдэг. Хэрэв эдгээрийг төмөр хэмжээнд хуваавал дисперс болно. Иймд тус шинжилгээ дисперсийн шинжилгээ гэдэг. Иймээс лямбда статистик нь нийт хазаалт дахь бүлгүүдийн дотоод хазаалтын эзлэх хуваар тодорхойлогджээ. Мөн энэ нь W-гийн урууг үржих нь B матрицын хувийн утгуудаар илэрхийлэгддэг. Энэхүү лямбда статистик Wilks лямбда гэдэг бөгөөд уг шинжирийн хувьд Wilks лямбда статистиктэй зэрэгцээ Philaly, Hotelling, Lovely, Roy зэрэг нэр бүхий өөр статистикуд байдаг. Мөн хэмжээс P болон хүлгийн тоо K-гийн зарим тохиолдолд харгалзах шинжирийн статистикийн өөр хувилбар болон тэдгээр таргалзах асимптот тархалтууд байдаг. Сая дурдсан шинжирийн статистикийн өөр хувилбарууд бас шинжирийн асимптот тархалтын янз бүрийн хувилбаруудыг олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номноос үзэж болно. Одоо олон хэмжээст дисперсийн шинжилгээг хэрхэн хэрэглэхийг харуулсан жишээ авч үзье. Энд өмнө авч үзсэн data frame-ыг ахин авлаа. Зураг дээр цахилгаан цэцгийн дэлбэний урт болон өргөний хэмжээг 3 өөр төрөл зүйлээр ялгаж харуулав. Энэхүү цэгийн диаграмыг харуул төрөл зүйлүүд илт ялгаатай ажээ. Үүнийг батлахын тулд эдгээр бүлгүүдийг нэг ижил тухайлбал дунджаар адилхан гэсэн таамаглал дэвшүүлээд улмаар уг таамаглалаа няцаагаад хангалттай. Ингээд дэлбэний урт болон өргөн гэсэн хувьсгчдаас тогтох хоёр хэмжээс сансруу векторын дундаж утгын вектор тус 3 төрөл зүйлийн хувьд адил тэнцүү гэсэн таамаглал дэвшүүлээ. Энд хувьсгчийн тоо 2, бүлгийн тоо буюу төрөл зүйлийн тоо 3-та тэнцүү тул олон хэмжээст дисперсийн шинжилгээ хийж болно. Мөн 3 бүлэг цөм хэвийн тархалтай захирагдж байх ёстой бөгөөд үүнийг цохих шинжүүрээр шалгахад хэвийн тархалтай гэсэн таамаглал няцаагдаагүй. Одоо сая авч үзсэн жишээнд холбогдох дунджууд адил тэнцүү гэсэн таамаглал шалгая. R програмын MANOVA функц ашиглаж олон хэмжээст дисперсийн шинжилгээ хийх боломжтой. Тус функцийн хувьд тоон өгөгдөл нь матриц хэлбэртэй харин бүлгүүдийг ялгасан групп хувьсгч фактор байна. Бүр тодорхойлбол групп хувьсгч нь X матрицын мөр бүрийн бүлгийг заасан фактор хэлбэртэй чанарын өгөгдөл байна. Үүний дагуу эхлээд өгөгдлөө бэлдэж байна. Харин тест аргументаар дамжуулж ашиглах шинжүүрийн статистикаа заана. Ингээд шинжилгээний үр дүнг харуул шинжүүрийн магадлалын утга R програмын машин нээвслэн тогтмолын утгаас ч бага, өөрөөр хэлбэл маш бага тоо гарчээ. Иймээс магадлалын утга бараг тэг болсон тул дунджууд тэнцүү гэсэн тэг таамаглал няцаагдах буюу жишээнд дэвшүүлсэн зорилго болох цахилгаан цэцгийн дэлбэний урт болон өргөний дундаж хэмжээ нэр бүхий 3 төрөл зүйлийн хувьд ялгаатай гэсэн үр дүнд хүрлээ. Одоо дундаж утгын вектор тэнцүү байх тухай таамаглал шалгах буюу дисперсийн шинжилгээ хэрхэн хийхийг R дээр харуулъя. Эхлээд бүлгүүд хэвийн тархалттай болохыг шалгаж байна. Бүлгүүд хэвийн тархалттай болохыг хувьсгч тус бүрээр нь шалгахын тулд тавлай функц ашиглав. Харин агрегат функц ашиглавал эдгээрийг нэг тушаалаар гүйцэтгэх боломжтой. Харин одоо өгөгдөл бэлтэж байна. Слайд дээр харуулсан шиг цэгэн диаграмыг ийм байдлаар байгуулж болно. Эцэст нь олон хэмжээст дисперсийн шинжилгээний функцаа дуудаж ажиллуулж байна.